За орой минь Түркия залуучуудаа манай Positive Mongolians пэйжээс дэлхийд таран суугаа монголчуудаа зориулъя одоо хүргэдэг сонин хачин шууд маань Швед улсын Стокгольм хотоос та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд та бүхэн бас манай өнөөдрийн зочдыг одоо харсан байхаа. За өнөөдөр манай одоо гэрт маань манай ирээдүйн хөтлөгч маань байна. За тэгээд дээр нь одоо манай зочин маань байна. За танд орой минь Түркия ийм сайхан хүн чигсаараа минь Түркия. За тэгээд та сайхан өөрийгөө нэг сайхан танилцуулахгүй юу? Аль нутгийн хүн бэ? Бас нэг тэр талаас нэг сайхан яриагаа эхэлье гэж бодож байна. Яа би Баянгор аймгийн Галууцсан нэг агалтай да. Галууцсан дээр байж байгаа. Ерөн сургууль тэндээ төгсчихвэл тэгэл бас малчин байсан. Малж байж байгаа хот руу орж ирж. Нэг 10 жил болчихсон тэгэл нашаа ирсэн дээ. Энэ дэрээ юу хэдэн жил болчихоо? Энэ дэрээд одоо 35 жил гарантай. Болчихж байна. За одоо гэр бүлэрээ бүгдээр ирсэн тэгэл одоо 5 жил гараа. 4 сард 6 жил боллоо шүү дээ. Цаг хугацаатай байна шүү дээ. Хурдан байна тий. За тэгээд үзэгчтэй бас сануулж хэлэхэд өнөөдөр бидний яриа бол маш үнний тухай, дээрэс нь бол бид нар амьдралын талаар тэр тусмаа Швед дэх амьдралын талаар бид нар бас ярий хөөрөлтий гэж одоо ахыхаа өрсөн байгаа. Тэгээд та бүхэн бас асуух зүйл байвал, сонирхсан зүйл байвал за тэр дундаа бас наашаа ирж амьдрий тий. За энэ дөрвөн Шведийн амьдралд монголчууд ер нь хэрвээ ямар вэ гэд биднээс айгүй олон монголчууд одоо энэ тэнд суугаа монголчууд асуудаг л да. Тэр усуд байх юм бол та бүхэн бас асуулт асуугаарай гэдгийг бас хэлмээр байна. Тий. Хэлбэ яах вэ? За. Тэгээд эхний асуултаа танаас нэг энгийн бөгөөд онорчтой асуулт хэлье гэж бодож байна л да. Таны бодлоор жинхэнэ эр хүн гэж ямар эр хүн хэлдэг вэ? Жинхэнэ эр хүн ер нь бол одоо ер нь л ярьдаг шүү дээ. Гүндүүгүй эр хүн гэдэг. Одоо ер нь бол тийм нэг буруу зүрх юм игээд байхгүй хотлоо ярихгүй тийм нэг ер нь нэг чиг шугамдаа байдаг гэж л боддог шүү дээ. Ер нь тэгээд бас эрчүүдийн талаар энэ дундаа Монгол эрчүүдийн талаар бас бид нар бас жоохон байж байгаа гэсэн нэлээд төлхөө ярина. Энд байгаа Швед эрчүүдийн талаар Швед Монгол эрчүүд ер нь ямар байдаг вэ? Нэг ялгаа бас байгаад байгаа маа тийм тий. Тэрний талаар бас нэг жоохон бяцхан ярина. Тэр дундаа бас таныг бас нэг бас үзэгчтэй бас нэлээд бас нэг жоохон танилцуулах үүднээс бас эхний асуултуудыг асуумар надад санагдлаа. Тэгэхээр анх ер нь Швед улсад одоогоос за 6 жилийн өмнө болох гэж тий 6 жилийн өмнө ирэхэд танд яг ямар байсан бэ? Анх яагаад энэ Швед улсыг зориод ирсэн бэ? Юу танд нөлөөлвөө? Энэ талаар нэг жоох яриач. Шведэд яг зорж ирсэн гэдэг чинь хөхтэй болохоор нөгөө авгай маань ихтэй энд ирсэн энд ирээд нөгөө хэдэн жил бас ажиллаад яг тэр үед бол бас хэцүү байсан юм билээ. Тэгээд ер нь бол түрүүчийн монголчууд бол бас энд ирээд ер нь бас хүнд хүчээр ажил хийгээл бас л бичиг баримт байхгүй цагаач магаачаар аваад тэгэл хүндэл байсан юм дээ шүү дээ. Тэр үед л бас манай ирж ажиллаж явж байгаа л бас анхлал ажлын гэрээ гарсан үед нь ажлын гэрээд ороод тэгтээ гэр бүлээ аавна гээл тэгэл одоо гэр бүлээрээ бид нар бол шууд ороод ирсэн. Би бол энд бол нэг тэгж айхтар цагаач магаачаа орж хүндээ мэдрэлтийг бол үзээгүй шүү дээ. Одоо бидний юм дээр ирсэн юм шүү дээ. Бидний юм дээр ирсэн гэсэн үг байхгүй юу тийм. Тэгээд энэ төрч ирэл чинь бичиг баримт гэж айх юм байхгүй. Тэгэл ажил гэхээр авгаа ажил хийгээд явчихна хүүхдүүд сургуульд орчихсон тэгэл өөрөө нэг одоо гэрээ дагаж ирсэн хүн чинь бол янз бүрийн ажил ингээл нэг ойр зурхан тийм хийж ингэж бол бас эхний үед явсан даа. Тэгэл нэг Монголоос яг ерөөсөө өмнө гадагшаа явж байгаагүй тийм хүн чинь энэ төрж ирэл бас хэцүүж байгаа чинь. Ямар ч зовлон байхгүй мөртлөө одоо гэрт суугаад хамгийн ихэнд бол нутгаа санах зовлон бол нутаг санах ер нь хэцүү шүү дээ. Ер нь тэгэл гараад явхад чинь нэг монгол хүн харагдвал очиж ярьж хөлмөр санагдаад тэгэл ерсэн дандаа нэг ярдлагатай харалтаар тэгэл гадаад уцаатай байхаар чинь нөгөөдөлтэй чи очиод ярих гэхээр ойлголцохгүй
Тэгэхээр чинь тэгэл ер нь эхлээл болоо өөрөд чигээ ажилласараа багтаа байсан. Ажилгүй бас нэг 4-5 сар болсон. Анх ирээд. Тий анх ирээд бол ажил бас их үедээ за яг гайгүй ажил олоод орчихно л гэж яваад байсан. Зүгтээ бас тийм байгаад байх чиг хэцүү болж байгаа. Ажил гайгүй ажил хийжсэн байвал ерөөсөө хамаагүй ажилд орё гэж яваад нэг бас нэг машин засварын газар нэг очиж нэг сар хэртэй ажилласан. За тэгээ тэнд чинь болохоор бас л нөгөө өмнө нь ажиллаж исэн усууд молсууд чинь хурж ирээл нөгөө хэл усгүй нэтрээгээл бас нэг яахан тиймэрхүү юм болоод бас л одоо энэ тийм бүхэл хүний зовлон шүү дээ. Тэр чинь бол бүр юу байхгүй би болохоор бичиг баримт баримтаас болохоор тэр бол бага асуудал байгаа байхгүй. Яг бичиг баримтгүй ихэн үед байжсэн усууд бол бүр их зовлонтой байсан байгаа юм чинь. Ер нь бол хэцүү байсан байна. Бид нар бол миний тэр бол нэг хайхтар юм болоо тэгээд тэндээсээ ажилласаа гарчаад бас нэг тэрнээс хойш бас нэг 2 сар хэртэй ажилгүй байж байгаад тэгээд ажил авч игээд явж ирсэн. Ер нь бол анх эхлээд энд ирэхэд бол бас хүндэглээ нэмэгтэй ч үл манай хүмүүс ирээд ер нь чухал яаж байсан яаж хийжсэн бол гэж бодохоор бол таны ирэхээс өмнө хэдэн жил болсон байсан? Жил манай чинь 2 жил гарсан болоод энд 2 жил гарсан болоод бас чекээр дамжиж орж ирсэн. Тэгээд энд ч 2 жил гарсан болсон. Тэгэхэд чинь ер нь яаж ажил төрөл олж бичиг баримтаар ингэж явж ирсэн. Ер нь ганц ингэдэг үуч бол энд бас тийштэй чанга байсан байдаг шүү. Бас л ялгаа байхгүй хэл ус байхгүй би чи эрэхтэй бол үрэл ачаам ирж байгаа хэл ус байхгүй юу ч мэдэхгүй. Тэгэхээр чи бол манай хүн чинь ганцаараа ирсэн. Тэгээд буцаад Монголоо хүүхдүүдээ санана. Тэнд бол бас чангал байсан л даа гэж яг тэр үед бодогддог юм байл тэр. Тэгээд улам л хань хайрлах гэж төрсөн. За тэгээд зарим нэг улсууд шивэд байгаа монголчууд манай нэвтрүүлгээс бас үзээд за өмнөх хэдэн манай зочдтоос одоо бас нэг дүгнэлт хийгээд ер нь бол шивэдэд амьдарч байгаа улсууд их боломжийн очоод ингээд сайхан компани байгуулад очоод ингээд сайхан хөл гараа олчдөг юм байна. Инээ тэрэ гэсэн нэг тийм бодол бас суугаад ах шиг байлээ. Тэгээд танаа наач нэгэл амьдрахад ингээд үнэхээр боломжийн юм уу? Боломжийн нөхцөл үүсгэхэд бол боломжийн. Гэхдээ бас ийм нэг бас нэг шат дамжлага байдаг юм шүү гэдгийг одоо яриулахын тулд бид өнөөдөр бас таныг бас өрсөн юм аа. Тэгэхээр та бас яг гоё нэг үннийг те ямар зовлонг туулах ёстой байдаг юм бэ? Одоо зовлон гэж хэлэх үү? Энийг одоо бас л амьдрал тохиолдох бэрхшээл гэж хэлэх үү те? Энийг та нэг бас нэг яг нэг сайхан зөвөр нэг манай одоо дэлхийгээр таран суугаа өөр улсад наашаа ирэхийг зорж байгаа Монголд байгаа бас нэг наашаа ирэхийг одоо хүсэмжилж байгаа тэр улсуудад нэг бас нэг сайхан үнэн мэдээллүүдийг өгөөч гэсэн үднэс таныг бас өнөөдөр урьсан юм аа тий. Таныг л ярих байх гэж бид нар бодсон байхгүй юу тий. Яагаад гэвэл та бол одоо яг Стокгольм хотын төв цэг дээр нь бол монголчуудын яг эд дунд одоо бол тань дээр бол бүхэл монголчууд ирээд одоо бүгд харьцаатай байгаа үстэй тий. Энэ бол нэг тань дээр очих болгонд л монголчууд ингээд хүрээлцсэн гэж хэлдэг шүү дээ. Монголд ер нь ирнэ. Гэхдээ эгүй энэ дэгдгийн доо Монголоос ч гэсэн л одоо хүмүүс ПСР өөрийгөө холбогдоод явах чинь ер нь наад руу чи явъя л гэдэг л байгаа. Тэгээд ер нь одоо эхлээл одоо яг тийм байдаг гэдгийг бас сайхнаар бол ер нь бол би хэлдэггүй шүү дээ. Ер нь бол одоо тийм юм болдог. Тэгээд одоо энэ ч одоо бичиг баримтгүй хурж ирнэ. Ажил олдохгүй байр үнэтэй хэрэглээ өндөртэй. Ерөөсөө эхлээс нь муу юм танилцуулж тэгж явахгүй болов. Зүгээр ерөөсөө Монголд байгаа улс очин бол ер нь ингэ тэтгүүл юм байл л дээ. Ер нь харин тэгээд мэдхгүй л байж байгаа л ирж ийсэн. Тэгээд явахад чинь тэр чинь болохоор бол очивол баргалж л нэг мэрэгжлийнхаа ажлыг хийгээл тэгэл өндөр цалин аваад бөө мөнгө л очиод явуулаад ахал болсон. Тийм бодсонтой асуудал байгаа юм чи. Тэгэхэд чинь болохоор бол энд чи юу мэрэгжлийн ажил хийх ажил нь олдохгүй ажил олдлоо гэд чинь тэр чинь цалин багтаа тэгэл ер нь хүний л мутаг бол хүний л мутаг шүү дээ. Ер нь тийм шиг сайхан байхгүй шүү дээ ер нь бол тийм. Тэгэл энд чинь бол одоо хурж ирээ цагаачаар ороод нөгөөдөл нь бас нэг ярилцлага гэл бүгдээ л одоо цагаачаар орчлоо гэхэд чинь нотлох баримт
ярилцлаганд бэлдэх эднэр чинь одоо дандаа өөрсдөө мэдэхгүй учраас дандаа хүнээр мөнгөөр хэлүүлээд мөнгөөр худалдаж авч ийж тэгжээж орж байгаа. Тэр чинь тэгэл бас ирээд ажилгүй байгаа бичиг баримтгүй тийм үнд чинь бас тэгэл бас өөр хэдэн цаас арга. Тийш дээ. Их инженерээ цагаачийн ярилцлага бичиж өгсөн шүү дээ. Одоо ч гэсэн цагаачийн ярилцлага бичиж өгдөг. Тэгээд одоо байд юм бэ? Байгаа шүү дээ. Цагдаагийн. Тийм цагдаагийн бичиг одоо нэг тодорхой тийм юмнууд бас зарим марк гэсэн юм зөндөл байж байгаа шүү дээ. Ер нь байгаа л юм байна. Тийм тэр чинь бас нэг талдаа болохоор нөгөө юугаач мэдэхгүй байгаа улсуудад чинь бас тэр чинь тусдын л болж л байгаа. Тий. Яг одоо ийм дараалалаар явна. Ингэж явна гэдэг чинь бас хэдийд өчөж байгаа болохоор бас тэр чинь тий бас яриад өхөнтэй. Тий хамаагүй төхөмөл болчихж байгаа. Тэр чинь таныг одоо за 6 жилийн өмнө ирж ирсэн бодох юм бол яг одоо өнөөдрийн шивэд улсын одоо энэ бичиг баримтны цаасны асуудал ер нь гайгүй хөнгөрсөн үү? Ер нь ямар болсон бэ? Тань тэр монголчууд ярьж байгаа хэдрийн одоо тийм сайж ирсэн бол улам чангараад байгаа юм шүү юм. Ааха. Тий. Нөхцөл ер нь чангараад байна. Хууль мөл янз бүр хууль гарлаа. Надаас илүү тэр нэг бэлгүүн гэдэг нэг залуу байгаа тий. Мэдээлэл сайн өгдөг нэг залуу байгаа шүү дээ. Тэр залуу дээр чи удараас л ороод мэдээлэл авахд бол маш хэрэгтэй мэдээлэлүүд бол хэл байдаг юм байна. Одоо бол бас хэцүү болсон. Ер нь бол улсуудын яриаг сонсоол байж хад чинь эндээс гэрээ бөглөж байгаа улсууд нь бол яг бас эндээ бол ажлын гэрээ нь бол яг гарах нь гараад байна л гэдэг чинь. Монголоос гаднаас бол гэрээ нь бас хэцүү болсон юм шүү. Ер нь гэрээгээр ирлээ гэсэн юм дээр л ер нь ойрд ирсэнгүй шүү. Гэрээ гараад ирчихлээ гэсэн. Тэгэхээр бол ер нь хэцүү л болоод байгаа шиг байна лээ. Гэхдээ яг зүгээр энд ирэхэд чинь одоо монголчууд их олон болцсон. Ерөөсөө гараад явхад монголчуудаа таарахгүй газар гэж байхгүй болцсон тий. Тэгэхээр чинь бас би энтэйгээ танилцж яриад ингээ явахаар бол бас тэр талаар бол бас одоо гайг болцсон. Нэг шивэдийнх нь яг хууль дүрмийг ингээ явахаар бол сонсоод байх нь бол ер нь чанга болцсон юм шиг байна шүү дээ. Тэгээд хоёр сонссноо өнгөрсөн 7 хоногт би нэг таньдаг хүнээс сонссон. Тэр юу вэ гэхээр одохгүй ихэлсэн юм байна. Өнгөрсөн 7 хоногс эхэлсэн юм байна. Тэр нь юу байсан бэ гэхээр ажлын байгууллага албан байгууллагууд орж бичиг баримтны шалтгаан болгож байгаа гинэ. Оо зөв. Тэгээд одоо энийг айгу хүчтэй хийж байгаа юм. Тэгээд чинь цагдаагийн байгууллага цагдаагийн хүчин болохоор ажиллах хүн байхгүй гэдэг. Ажиллах хүн ховордсон гэдэг. Тэгээд юу нэлээ ногоон номлын ойлны нэлээ энийг бас эсэргүүцэж байгаа гинэ. За тэгтээ энийг бол баталсан юм байна. За. Тэгээд ямар ч ажлуудаар газруудаар орж шалгалт явуулах юм билээ одоо. Тэгэж байгаа ажилт маягийн юм явуулах гал юм шиг байлаа. Таньдаг зургатаар гарч тэгж яах гэдэг. Тийм зураг нь очиад сайн одоо ч бас хэл устай бүгдүүд бас одоо нэг орчуулагч гэдэг хэл устай ус зөндөг болчиход байна л да. Тэрнээс яг үнэн зөв мэдээллийн зурагт хэрэглэн мэдээлэлээс нь аваач ярихгүй бол яг миний юугаар бол над дээр олон улсууд ирдэг янз бүрийн улсууд ингээл нөгөөдүүдийг ингээд тарахад ярих юм бол тэр чинь бүр хотлоо мэдээлэл нөгөө амлын байгаа тэр чинь бас явсараа тань дээр өрөөд ирж байна. Бараг юу таныг ярьсан би явсараа гарыг шал өөр одоо буцаад тань дээр ирж байна шүү дээ. Ер нь бол яг тийм болох гэдэг байна. Тэгэхээр бол ер нь бас одоо тэр нэг интернетээр мэдээлэл өгöd байгаа тэр юм бол бас хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэдээс бол зүгээр нэг ам банчил өө тэгсэн гэлээ тэндээс тэд хүн баригдсан гэлээ тэнд шалгалт явж яах гэлээ ингээд ярих юм бол тэрэнд чинь бас нөгөө нэг хаагур шалгалттай байгаа шалгалт байгаа болов байхгүй болов гээд бас нөгөө хараар байгаа ажил хийх гээд явж байгаа учраас бас айгаа зарим нь ингээд бас тийм гэртээ гарч чадахгүй болчиход байна. Тэгэхээр бол ер нь бол үнэн зөв мэдээллийг тараадаг тийм одоо та нар байна одоо тэр бэлгүүн эднэр чинь болохоор яг сайн ажиллах хэрэгтэй байхгүй. Ер нь бол одоо бас одоо элчин сайдын хийх ёстой ажлууд бас байж магадгүй юм байна шүү дээ эднэр чинь. Тэрийг л одоо та нар одоо тэгэл гүйцээж хийх хэрэгтэй болоод байна шүү дээ. Санаачлал ихтэй явж байгаа ч юм уу гоё байл л да. Тэрнээс гадна нааша ирэхийг хүсэж байгаа ч юм уу те. Шивэдээ сонирхож байгаа улсууд ерөн зүгээр хууль юм цагаачин байгууллага ямар байдгийг хүсэх юм мэдхийг хүсэх юм бол
цагаачийн байгууллагын хуудлын оруулах хэрэгтэй. Тэр монголоор бичээстэй байгаа. Монголоор гэдэг юм. Тийм, монголоор бичээстэй байгаа. Тэрэн дээр сүүлийн бүх мэдээлэл бичээстэй байгаа. Тэгэхдээ тэрэн дээр бол үндсэн юм байгууллагаас ш яг нарийн мэдээлэл бол байхгүй. Тэрийг зөрийн дамжуулж байгаа асуудал бий. Тэрнээс яг үндсэн мэдээллийг бол цагаачуудаас авч болно. Тэр биччихгүй юу? Мегафон market.с-ээ гэдэг. Тийм хаягийн мэдээлэл. Тэгээд гол оронгууд угаасаа монгол хэлээр байгаа. Тэгээд бүх мэдээлэл авчих боломжтой ерөөдөө. За тэгээд манай бас зарим нэг улсууд бас нэг жоохон буруугаар ойлгоод идэг юм шиг байгаа маа. Ингээд үнтэйгээ юм ярьж байгаа утсаа оролдоо. Тэгээд энэ утсаар оролдоно гэдэг нь одоо тааны одоо бичсэн тэр асуултыг чинь л унших гад одоо ингээд ухаад л тэгэл одоо ингээд байж байгаа юм шүү. Тэгэхээр тэрийг бас зүгээр ойлгороо. Энэ нэвтрүүлэг одоо энэ сони ачаа шууд нэвтрүүлэг маань бол зөвхөн бид хэд асуу биш. Одоо үзэж байгаа та бас шууд явж байгаа учраас коммент бичээд асууж бас болох юм аа. Тэгээд манай зочинг маань бас таньдаг. За тэгээд бас одоо сонирхсан зүйлээ бас манай зочин бас асуух зүйл байх юм бол та бүхэн асуугараа. Бид нар ингээд шууд хүргээд за чиг амьдаар нь одоо өнөөдөр шууд хүргэнэ гэж тийм. Яа, нэг хэдэн коммент уншиж шүү. За хүмүүс одоо шууд бичээд ихэлсэн байна. Баяртай гэж бичсэн байна. Миний хичээнгүй мундаг найз амьдралт нааж байгаа гэсэн байна. За баярлалаа. За тэгээд зөндөө хүмүүс бичсэн байна. Амжилт үсээ, амжилт шүү. Амжилт гэж амжилт танаа гэр бүлийн хорвоогийн хамгийн сайн бохныг хүсье. Ямар дамжин сүрэн гэдэг юм байна. За энгийн сайхан ярилцлага болж байна гэсэн байна. За энэ дээр нэг асуулт байна. Энэ асуултыг уншаад байна. Элчин сайд юу хийдэг юм болоо? Бийдэг юм байдаг юм болоо гинэ? Нэг тийм юм асуусан байна. За элчин сайд за удахгүй бид нар бас элчин сайдын яам руу бид нар бас зочин уурахаар бичих хөргүүлсэн байгаа. Тэгээд тэд нар маань бас жоохон яаж хүлээж авах юм байгаа. Тэгээд хэрвээ тэр улсууд маань ирээд одоо бас маань нэвтрүүлэгт бас тун удахгүй орж Монгол түмэнтэйгээ уулзах бахаа гэж бодож байна. За тэгээд бас нэг зүйлийг бас сонирхъё. Энэ нэвтрүүлэг маань бол дэлхийгээр таран суугаа монголчуудад зориулсан нэвтрүүлэг байгаа. Энэ бол зөвхөн шивэдэд байгаа монголчуудад зориулаагүй дэлхийгээр таран суугаа гэдгийг бас үзэгч та бүхэн маань ойлгоорой. Дэлхийгээр таран суугаа монголчууд маань яаж амьдруул Монголынхоо нэр хүндийг нэг айтаахан авч явах вэ? Яаж одоо бид нар аж төрөх юм бол бас нэг эх орныхоо нэрийг хүний нутагт нэг те сайхан авч явах вэ гэдэг тал дээр бас бид нар нэвтрүүлгийнхаа чиг хандлагыг бас тийшээ чиглүүлье гэж ер нь бол зориод байгаа. Тэгээд шивэд байгаа монголчуудынхаа амьдралыг бас та бүхэндээ бас танилцуулъя. Энд байгаа амьдрал, энд байгаа ирж байгаа улсууд маань ийм одоо тий шат дамжлагыг дамжиж өнөөдөр ингэж амьдарч байгаа юм шүү гэдгийг бас ойлгуулахын тулд эдгээр улсуудыгаа зочдыгоо бид нар бас урьж оролцуулдаг юм шүү гэдгийг бас та бүхэнд бас дахин бас тайлбарлан хэлмээр байна. Тий. За тэгээд манай нэвтрүүлгийн сони хачин гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр таны сүүлийн үеийн сони хачинг бол сонсё тий. Та бол одоо зөндөө олон монголчуудтай уулздаг. Монголчууд маань тань дээр очих болгонд тантай ингээл юм хөөрөлдөө тэгэл сууж яадаг шүү дээ. Тэгэхээр бас тантай ер нь яг юу сүүлийн үеийн сонь сайхан юу ярьж байна? Сонин болгоод ярих юм байна уу тань? Сайхан юм байна. Яг сонин гэдэг харж одоо сүүлийн үед ч судсан болохоор бол юу байгаа штэ. Монгол одоо эдийн засаг хямарчлаа гэдэг улсууд шинээр ирсэн улсууд бол бас надад ер нь бас надаарч яваад тэгээд таардаг шүү дээ ер нь бол тэгээд таардаа бивэл бас яг энэ тэндээс юу тэр централ тэрний самбарын нэг эдэн монголчууд байдгийн энэ дээрээс ер нь мэдээлэл авдаг авах биш тэгээд дэгдэх юм шиг байлээ тэгээд улсууд бас зааж өглөө мөглөө ирцгээж идэг. Тэгээд юу одоо эдийн засаг ямарчсан байгаа. Тэгээд Монголоос бол улсууд янз их ирээдэг байгаа юм байна. Ер нь бол шинэ ирсэн улсууд саяхан л нэг явахлаа нэг ч ирж ирсэн. Гэхдээ нэг 5 хүн өнөөдөр ирж байна онгоцоор ирлээ. Тэгээд гэж байна. Зөө. Ер нь бол монголчууд янз их ирээд байгаа. Тэгээд энд ирсэн улсуудаа болохоор одоо гадуур явж байгаа улсууд ч гэсэн одоо шинэ ирсэн улсууд ч бас хөрөх штэ ер нь л Монгол хүн харагдвал бараг жил гүйжчээл мэдлэл ярьж хөрөхөл ингээл үүдэг. Тэрэн дээр нь болохоор бас нэг уртаас нь мэдтэй бас тийм байгаасаа гэсэн тийм үүтэй. Ер нь бол тэнд нэг хүнтэй тааралцсан чинь буруу хараа явчлаа нэрхсэн улсууд бас тийм тиймэрхүү байдалтай ирж байгаа юм шинээр ирсэн улсууд ч гэдэг юм байна.
Тэгэхээр бол бас вивэндээ л одоо ер нь бол тусдагтэй. Ер нь зөвхөн нэг сайхан монголчуудаа вивгээ хараад мэддэг юм тустай тийм баймаар. Тэгээд бас нэг сонирн болгоод хэлэхэд Өнөр Баян ах маань Стокгольмын төв дээр ажилладаг. Тэгээд дээрээс нь Стокгольмын гэхгүй Шведийн монголчууд янз бүрийн хандвийн Монголд байгаа хүүхдүүдтэй туслах, Монголд байгаа өвчтөе хүмүүстэй туслах гэдэг зөндөө олон юм дээр мөнгө аягүйх цуглуулдаг. Энэ байгаа монголчууд. Тэгээд мөнгөө цуглуулад яг тухайн тэр байгууллагууд нь цуглуулсан мөнгөнд хариуцаад илгээдэг. Тэгтэл заримдаа болохоор тэр хүмүүс нөгөө мөнгө цуглуулах үйл явцаа Стокгольмын төв дээр Өнөр Баян ахтай хамтдаа згсаад мөнгөө цуглуулдаг юм бэ нэлээ. Тэр бас харсан. Тэгээд Өнөр Баян ах маань хүмүүстэй туслаад өөрөө мөнгөийг нь хурааж аваад нэр усын бичээд тэмдэглээ бас хувьяа сайн зэр туслаад хувьяа бас айгүйх яах юм бэлээ ханд бас өвдөм бэлээ тэр талаарнаас мэдсэн гэдэг баярлж авдаг шүү дээ. Тэгээд хүмүүстэй их мэд тустай таарлсан боломжтой сайн байх юм дөө гэж. Тэгээ бас нэг сони юм за барыг мэдж байгаа хаа. Одоо энэ цагаачаар орж байгаа ер нь бол их улсууд чинь тэгж ярьд юм байлээ шүү дээ. Энэ буугаал тэгэл төв дээр явж чи тэнд нэг Монгол ах хүүтэй таарлтаад тэгэл наашаа эргээд ирсэн гэх аюу их монголчууд нэр яг тэгж ярьд юм байлээ шүү дээ тий. Та юу тэрийг мэдхгүй юу? Нөгөө улсад бас явахны явцлыг байдаг л дээ бас тэнд эндээс ирчээр явж байна. Монголчуудаа ингээд харилцах ямар гоё юм бэ гэх. Нөгөө ер нь бол нөгөө үлгэрээ зохиогоод ярихдаа ер нь бол нэг тиймэрхүү үлгэрээ зорж яаж ирсэн бэ гэдэг яваад хэлэхдээ централ юуны Стокгольмын ингээд төв дээр ноцсон төв дээр нэг монгол хүнтэй тааралдаад тэр монгол хүн автоос байгаа юм. тийм яриа үрж гарцсан байсан чи ястаа мэдэхгүй. Нилийн хэдэн улсууд нэг ярьсан. Тэр чинь байг бол 2-3 улаад зогсож байдаг. Тэгэл улсууд бол бас хэрдэг шүү дээ. Ер нь бол тэгээд бас нөгөө Монголоос бас нөгөө гөгшин одоо ч нөгөө бичиг баримтуудтай болцгоодсон гөгшин аав ээжигээ уриал тэгэл нөгөөдөл чинь гадуур дэлгүүр гэж явж байгаа бид нар дээр үрж ирнэ. Тэгэл байхан боо хад сууж байгаа чинь. Нөгөөдөл чинь болохоор бас нөгөө гэр мөртэй нөлөө идчихсэн. 3 сар одоо ямар тийм бэ гэдэг нь шоко явмаар байна гэсэн улсууд үрж ирж байгаа. Тэгээд ирж албаа хавж ярьж сууж байгаа яв тэр чинь янз бүр яах юм. Facebook-оор харсан чинь бас нөгөө нэг мөнх жаргал гэдэг чинь хүн өвчтэй. Тэгээд нөгөө энэ байгаа хүмүүс бас Монгол хүмүүстэй тусалах гээд мөнгө хандив цуглуулаад гэжсэн тийм. Яг энэ шиг бас амар олон монголчуудад ээжтэйгээ одоо эгчдүүнэрт хамаатан цаатанд уулзч амжилгүйгээр одоо ингээд асуудал хүндэрдэг ч юм уу тиймэрхүү юмуд их тохиолддог байх юм их тохиолддог. Ер нь бол тийм бас маань чинь одоо бичиг баримттай хүмүүс зөндөл байдаг юм л шүү дээ. Тийм явцаж чадахгүй байгаа гэх. Таны dalтруу ярьж байхдаа наач саяхан өнгөрсөн гэж ярьж байсан шүү дээ. Өнгөрсөн жил хэлээ үү? Тийм өнгөрсөн жил хэлсэн. Би чинь болохоор бас яг авига 2 жил дэвтэрт байсан тэр хооронд нь бас нэлээд явсан. Тийм. Ер нь бол одоо очиж нэг сар харчаал юм дээрээс нэг 5-6 сар болдог ч юм уу. Тэгэл очиж хараад яваад байсан юм. Тэгэл хоол болохоор чинь улам их бүр санаад хэцүү байж тийм. Ер нь тэгэл утасны доотлого ярих гэсэн л одоо юу хэл гэж л бодоод сандардаг шүү дээ. Ер нь хоол байгаа хүмүүс хэцүү. Би бичиг баримттай байсан тулдаа бас ойрхон очиод байсан. Тэгээд одоо бичиг баримтгүй хар байсан бол тэгээд ер нь сар яриа тэгэл очиж чадахгүй юм чинь. Тийм усуд бол зөндөө байгаа шүү. Зөндөө байгаа. Тийм. Тэгэхээр бол ер нь бас хэцүүлдэ ер нь. Тэгэл нааша гадагшаага гаргах ч одоо бас л тийм дурлах чиглэлтэй заримдаа байх шиг сайхан юм аа байна. Би чи ирчээл ер нь 12 онд за нэг 4 жил болоод буцсандаа л гэж бодож ирсэн ч одоо тэгэл нөгөө 4 жил нь болцсон байна. Буцах ер нь бас хэцүү болчиход байна шүү дээ. Монголдо чинь энэ зун бас нэг очиж сар амраад ирсэн гэмээр юм. Тэгээд яг нэг амраад явхад бол сайхан л байгаа. Тэгэл
энэ тэнд дэлгүүрээр ингээд ороод явхад чинь лангуунууд наасан болцсон яагаад ингэсэн бэ гэхээр түрээсээ дийлэхгүй худалдаа авахч байхгүй болсон. Хороол энэ тэнд бас тийм хоос юм зөндөө байгаа юм байна. Тэгэхээр чинь ер нь одоо Монголд амьдрахад бас хэцүү болж байна. Тэгээд ер нь улсууд их хэлээ. Ер нь хаасаг гэж тийшээ их явцлаа юм байна. Тэгээд ер нь гадаад байгаа улсууд ер нь бас Монголын чи ер нь орой чи дийсгэд нэглээд итгэж байгаа шүү. Тийм сэгэлгүй яах вэ? Тийм. Ер нь одоо мэдхгүй л болохоор манай дээд хэдэл мэдхгүй болохоос ер нь бол тийм Монголыг тийм одоо Монгол явуулдаг хүн гэж болоор байдаг. Тэгээд хоорхон байгаа даа эсвэл хоорхон байгаа. тийм багаар бодвол нэг хүн нэг дор хаяж нэг $500 явуулдаг гэж бодоход чинь тэр чинь асар их хөнгө. Тийм. Хэдэн мянган монгол байгаа юм гэж байна. Тэгээд дэлхийгээс ер нь дарагдсан монголчууд байгаа шиг юм байна. Тэгэхээр бол монголчууд дөрөв хандсан бас үйлчилгээ бас гадагшаага хэмнэрлэл юм шиг л байгаа тийм одоо тийм байхгүй юм шиг байдаг шүү дээ. За тэгээд ер нь бол бидний яриа болоод ер нь жоо Монгол орны хөгжил нэг цаашдын чиг хандлагын талаар ярихад явчихлаа тэгээд гэхдээ энэ бол бидний бас яагаад бидний энийг ингээд өөрөө ихгүй энэ тал руу яриа орчод байна вэ гэхээр хамгийн их бидний гадаад байгаа монголчуудын хамгийн их сэтгэлдээ зовж явдаг хамгийн их сэтгэлдээ тээж бодож явдаг зүйл бол ерөөсөө энэ шүү дээ. Бид нар дуртайдаа өнөөдөр энэ гадаадад ингэж амьдраад байгаа юм биш ээ. Бид нар өнөөдөр эх орн маань өнөөдөр бидний хүссэн шиг эх орн маань өнөөдөр бидний хүссэн шиг одоо тийм ингээд эдийн засаг нь амьдрах орчин бүрдсэн байсан бол бид нар өнөөдөр бас ингэж яаж хүний нутагт ингэж олон мянгаараа гарах уу? Тийм бол зүгээр нэг дуу сонсоход л ер нь тэгэл монголч тэр чигээрээ харагддаг шүү дээ. Тийм. Өөр хоёрыг шүү дээ. Ер нь Тэгтээ бас сүүлийн үед ер нь гадаадд удсан монголчууд маань Монголд очиж амьдарч чадахгүй байна гэж ярьж илээ шүү. Тий, ер нь чадахгүй байна. Бид нэг 5 жил амьдарчаад тэгээ Монгол руу хүмүүс явсуус чинь тэгэл ер нь тэгээд буцаал жилийн дараа буцаал ичдэм билээ шүү. Ер нь чадахгүй манай эндээ л амьдрах юм байна. Бас ингээ анзаараад тахлаар тэр хүмүүс ч очиод нэг сар 2 сар л болсон байхгүй юу. Тэгчээл за ер нь бүтггүй юм байна, хэцүү юм байна гэж байгаа боловчиг зарим хүмүүс нь тэрнээсээ жоох удаж байгаа хүмүүс нь Монголын хаяг өмнөд уусаад найз нөхөд хамаатан хамт байгаа хүмүүс нь уусаад за ерөөсөө буцаж очиод одоо тэнд юу хийх вэ? Сайхан нутагтаа ээж автагаа ингээ хүмүүстэйгээ байяг үлдчихэж байгаа хүмүүс аз зөндөө байна. Тийм ер нь бол Монгол маань сайхан болчих юм бол хинж тэгэж аргана гэж бодохгүй шүү дээ. Тийм гарч аялал гэж бодно гэсэн шүү дээ. Одоо ч бас энэ зүүн бол бас Монголд очиж харж байхад бас соёл болцсон байдаг. Бас ер нь хойшоо Орос руу урагшаага манжуур тэргээд ер нь гадагшаага гадаа илцаатай болцсон. Нөр чинийхэн чинь явж байхад чинь өвсгөл далай малгаар аялаа. Өвсгөл далай чи ер нь одоо өвсгөл чи нөгөө дэлгүүрүүд нь баргаж авах юм бол бүр тийш хөгжил гараад байна гэдэг тэгсэн чинь зам тийшээ юу энэ жил чинь байгаль нуурын тэрүүгээр чинь монголчууд тэр чигээрээ шавцсан байна гэж наадмын үгийг сонссон. Тийм шүү дээ. Хогч тэр чинь өмнө яг тиймдээ Монголд ажиллаж амьдраад байж байгаа бас гайгүй яг ингээ тууштай нэг газар ингээ тууштай ажиллаж байгаа болоод нь бол гайгүй ер нь бол бас тиймдээ очролол байж л байгаа шүү дээ. Гэхдээ би энийг ингэж бодд юм аа. Яг дасан зохицох чадвар гэж бодд. Яг тэгэхээр Монголд сарын 500 сая төгрөгийн цалин аваад амбул толгой амьдарч байгаа хүмүүс маш их байгаа шүү дээ. Тэр хүмүүс болгоол байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө цэвэр дасан зохицох байдал байхгүй юу? Яаж тэр хүүхдээ 5-5 хүүхдээ сургуульд явуулаад хоолын төлөөд хувцлаад тий дээрээс нь өөрийгөө нөхрийгөө тижээж байгаа тийм ялангуяа эмэгтэйчүүд бол миний сүүлийн үеийн мэдээлэлээр тийм эмэгтэйчүүд аягүй их байна гэсэн. Тэгэхээр энэ ерөөсөө хүний дасан зохицох чадвар яг хүний давруу зам юм шиг байна. Хүн олох чинь нэгээрээ хүн үрдэг, олох чинь нэгээрээ хүн өөрийнхөө хэрэгцээг нэмдэг. Тэгээд сая бас нэг юу гарч илээ шүү дээ. Авиалын монголчууд орсныг охин ярьж ирсэн. Тэр охинод аягүй их таалт. Тэр юу гэсэн бэ гэхээр хөргөн гитараар дуулж илээ л дээ. Тэгээ өөрийнхөө талаар ярьж байгаа, хальт ярьж байгаа, товчгоо ярьж гисэн. Тэгэхээр би ер нь найз нөхөдтэйгөө нэг тэгж гадар уулзч яваад байдаг 18 настай охин. За тэгээд чи 100 сая төгрөг бол юу их вэ гэсэн чинь би тхийгээр тавьж аялна энэ бол миний одоогийн хүсэл ба мөрөөдөл маань байгаа гэж.
За тэгэнгუутаа ер нь найзуудтайгаа уулзахдаа зүгээр уулзаад юмэр цух биш хажуугаар нь ямар нэг юм хийх юм байж уулзахаас би ер нь найзуудаа гэж уулзаж яваад байдаггүй. Би өөрийгөө л гэдэг. Би өөрийгөө л гэдэг би гэр бүлэл гэдэг ч ярьж байсан. Тэр надад үнэхээр гоё санагдсан. Тэгээ цагийг юусоо хэрэггүй юм зарцуулахгүй байхгүй тэр хүүхд бол. Тийм байна. Тэр чи одоо бас яг тийм 90-ад оны хүүхдүүд маань бас нас биеинд гүйцэж байна. Тэгээд ер нь бодож байгаа бодол шал өөр болж байна. Тэ? Ер нь залууч ер нь сүүлийн үед хүүхдүүд бол айхтар болцсон шүү дээ. Тийм. Тэр бодож сэтгэж байгаа. Хүмүүсийн асуултуудыг би амжилтаа тэгсэн чинь хүмүүсийн нөөцлүүд яриа болохоор танаа ингэдэг болсон. Хүмүүс нөгөө Монгол байхдаа Монголоос одоо ингээ Монгол болохгүй байна гэд нүгэд гадагшаа явчих юм батлаа. Ингээд нөгөө Монгол ерөөс хэцүү байгаа гэж ярьдаг. Тэгтэл яг үүндээ Монголыгоо өөрчлөх, Монголыгоо сайхан болгох хүмүүс нь та нар өөрсдөө шүү дээ гэсэн утгатай ингээ мессежүүд ирсэн байгаа байхгүй юу? Энэ тал дээр яг энэ дээр сүнслээ. Жишээлбэл энд байгаа бид нар одоо нэг л энд байгаа амьдарч байгаа. Яаж Монголыгоо хөгжил төвшил хувь нэмэр оруулж болох юм бол бид нар юу хийвэл болох юм бол за бид нар Монголд ингээд хамаатан гэр орныхнуугаа мөнгө илгээдэг. Өөрөөр яа Монголын төлөө өөртөө Монголын хөгжил нэмэр энэ тал дээр та юу гэж боддог вэ? Ер нь бидний эндээс явуулж байгаа одоо тэр хүн болгоны нэг баг багаар ч гэсэн явуулж байгаа мөнгөчин бол асар их мөнгө. Ер нь бол тэр бол Монголын хөгжлийг бол аваад явчихаар мөнгө л гэж би бол ер нь бас тооцож бодож юм барагцаагаар бодоход бол ер нь тиймэрхүү юу гардаг юм билээ. Гэхдээ бол гадаад байгаа монголчуудаа эх орн руугаа хийж байгаа юмуд бас зөндөл байгаа шүү дээ. Тэр болгоныг харж мэдрэх хүн бас баглаагаа байх та. Нэг тийм цаг хүрч чадахгүй л байна. Тэрнээс бол Монголдоо бол хийж байгаа зүйл байгаа. Би бас энэ дээр нэмээд хэлчих үү? Таны асуусан асуулт нь тийм. Би бас өндөр ахта санал нэг байна. Дээрээс нь миний бас боддог бодол хэд юм гадаад хэдий бид нар амьдарч байгаа монголчууд бид нэр хүндээ Монгол гэсэн нэр хүндээ аягүй сайхан цэвэрхэн нэр хүндээ унгаахгүй бидний чингүүл авч явах юм бол энэ бас Монголд оруулж байгаа Монголын хөгжилд оруулж байгаа бас нэг хөгжил юм болов юм нэмэр юм болов бид нар өнөөдөр аягүй сайн ажилтдаг аягүй сайхан үндэснийхөө өв уламжлалыг бид нар энд ингээд гэр орондоо найз нөхөддөө гадаад танилуудаа бид нар сурчлах юм магадгүй бид нар дараа жилийн 100 аялна шүү дээ. Тийм шүү дээ. Надтай хамт ажиллаж байгаа шивэд хүн би тэнд аягүй гоё манай өнөөдөр цагаансаар болж байгаа ажил дээр Монгол дээлээ өмсөж ч юм уу эсвэл бол манай өнөөдөр ийм баяр болдог Монголын талаар ингээ асуухаар яриад ирэх юм бол магадгүй тэр хүн дараа 100 Монголыг зорихыг өвсөх байхгүй. Энд чинь бас Монголдоо яаж хүн нэмэр оруулж байгаа. Тэгэхээр бид нар Монголын нэр хүндийг одоо нэг хүний цаана зөвхөн одоо за жишээ нь Бата гэдэг хүний хүн Бата гэж ярихгүй таны ард бол Монгол тэр чигээрээ яваа гэдгийг л маш сайн бодох хэрэгтэй юм шиг надад санагдав. Тийм. Бас тэрнээс болон бас нэг юм бачрал аялж гэдэг. Ерөн зүгээр Монголоо хөгжүүлж хийж байгаа гадаад амьдрал сууж байгаа монголчуудаа Монголд байгаа Монгол талаас нь бас дэмжиж өгөх ямар нэг тийм Монгол талаас тэгвэл та юу нөө тэгж дэмжиж өгвөл хийх юм бол их байгаа шүү дээ. Монгол талаас нь хаагаа ичгаар чинь тэр чинь хүмүүс чинь хийдий хүсэл байсан ч гэсэн тэндээс болохгүй байгаа бас нэг талаараа хэцэлтэй. Адаглал хийлгээлийн айтайхан гаргаад өгчдөг тийм ээ. Зүр юм яхад тэр дээр хөнгөлөлттэй ч юм уу. Тэгвэл бас зүгээр юм болов гэж бодож байна. Тэгээ бас айгуул байна. Тийм ер нь бас байхгүй лидэ юм. За ингээ эргэл бид нар дахиад хөгжлийн талаар яриа маань хүмүүс ингээ шууд асуунгуутал тэгэл ингээл яриа маань хөгжлийн тал руу ороод явчлаа. За энийг төр одоо өөрчлөөд өнөр хахаас нэг зүйлийг асуучих уу? За тэгээ өнөр хахаа гэр бүлээ сайн танилцуулаач. Таны одоо фэйсбүүкийг харсан таны нөгөө юуны зарын зурган дээр сайхан гэр бүлийнхэн зургийг одоо бид байршуулсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр та нэг сайхан гэр бүлийнхэн хүмүүсээ нэг сайхан танилцуулаад хоёр сайхан хүүгээ танилцуулаач тий. Тий анх яг хоёр хүүтэй хоёр хүмүүс одоо том болцсон одоо том нь 22-т баг нь 19-т баг нь болохоор нөгөө гимназид явж байгаа. Том нь болохоор ажиллаж тэгэл. Тэгэл ажиллаж шүү дээ. Аваа стаг ажиллая гэл. Ажиллагэр эсвэл орол гэртээ уулзалт нэглүү тэгэл
суура мараад явцгааж байдаг. Оройдол нэг цуглах уу? Тэгээ оройдол нэг цуглаа шүү дээ. Тэр нь бол нэг оройдол бөөнүүдийн галтгооны ширээний ажил цугладаг нэг тийм болчиход байгаа юм шиг байна тийм. Тийм л яах юм биш тийм. Би тэгээд бас нэг таны хоёр хүүг бас зургийг харсаа сайхан залуучууд байлаа. Тэгээд бас таны хүүхдүүд ер нь тантай ер нь Монгол орны талаар ер нь эргээд Монгол руугаа бүгдээр хизээ буцах юм бэ ч гэдэг юм уу? Эсвэл бол хизээ яах энэ сэдвүүд дор ер нь таны хүүхдүүд тантай ер нь яг ямар юу гэж ярьдаг вэ? Юу ярина Монгол руугаа явахгүй гэдэг хүн ер нь байдаг юм байна. Тий ер нь манай том бол ер нь удахгүй нэг юм явна гэсэн юу байна. Биш үү? Одоо очиж Монголд очиж нэг сургууль төгсөх. Нэг 2 жил ажил хийгээд тэгээд одоо Монголд очиж олж сурч мэрэгжилтэй болж бассан. Явахгүй шүү дээ. Баг нь бол яг энэ багыг нэг биехэн сургуулиар нэг дамжуулаа явуулчихсан байна. Тэгээд хичээлд нь явуулж байгаа. Эдний бас баг нэг мэрэгжилтэй болоод Монголд очивол тийш тэр чи бас л Монголд оруулж байгаа юм биш шүү. Том боловсруулж очиж шүү дээ. Тийм боловсруулж очих. Би яг энийг танаас асуусан бэ гэхлээр зарим нэг одоо энд байгаа аав ээж нарыг за тэгээ хүүхдүүд нь гимназид орчихсон одоо аав ээж нар ингээ хараад хахаар хүүхдүүдээ нэг тийм эндээ сууршуулчих, эндээ байлгах чи нэг хүүхдүүд нэг Монголоо гэсэн нэг тийм нэг сэтгэлгүй өсгөөд байгаа юм болов гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүүхдүүд нь ингээд би Монгол биш штэ гэдэг зарим нь ингээл тийм ингээд тэгээд би өөр гайхсан байхгүй юу гэсэн үжиж одоо Монгол аав чи Монгол аав ээжтэй би Монгол би шивэд гэх ингээл тийм эн чинь ер нь цэвэр яг аав ээжнэрийн буруу надад санагдаад харин тийм л байгаа шүү. Тийм тэгэхээр чи тэр тэгж ярьж байгаа хүүхд чи хизээч Монгол руу явна гэсэн тийм насан турш явна гэсэн сэтгэл байхгүй шүү. Тийм ер нь их багасаа энд ирсэн юм уу энд төрсэн хүүхдүүд бол бас нэг юм ихгүй юу. Чинь л та тийм ер нь тэгээд хичээл сургуулиар наач гэсэн явхад бол ер нь тэгээд яг эдний хэлээр орчод байгаа юм чинь. Тийм. Тэгэхээр бол Монгол одоо бас нөгөө Монгол хэлний заагаал Монгол багш Монгол хүүхдүүдийг ингэж юугаад байгаа тэр чинь бол бас Монгол хүүхдүүд хоорондоо уулзалтаад ингэж яриад хичээл заалгаад Монгол хэл соёлоо ингэ сураад явах чинь тэдний чинь бас арай л үр сэтгэх хөдөл болох байхад. Тэгэхгүй яг шивэд дээр ингэж яг сургуулиар явчих юм бол мэдхгүй Монгол гэж мэдхгүй шхол хүүхдүүд бас багасаа их юм төдийн болчих шүү дээ. Тийм тэгэхээр бас мэдээж за гадаа гараад орчин нь бол гадны орчин байгаа тий. Тэгэхээр хамгийн гол одоо таны хүүхдээ эх орнч үзлийг тэр эх орн руугаа гэсэн сэтгэлийг суулгах юм бол таны гэр орон тий энэ одоо халуун ам бүл байгаа шүү. Тэр гадаадаар тархан суугаа монголчууд маань одоо өсөж торинж байгаа хүүхдүүд дээр сайн анхаараараа хүүхдүүдээ Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол руугаа гэсэн тийм зүрх зоригтой тийм сайхан хүүхдүүд болгож хүмүүжүүлээрээ тэрэн дээр нь жоохон анхаараараа ер нь бол бидний эх орн болвол тэнд байгаа шүү. Аз тэвд Орос Монгол хятадын дунд байгаа шүү гэдэг тийм нэг зүрх сэтгэлтэй хүүхдүүдээ өсгөөрөө гэж би одоо энийг бүр аминчлан та бүхнээс захимаар байна. Ядчил гэрийнхаа соёлыг монголоор байлгаарай. Харин тийм. Гэхдээ Монгол одоо ер нь бол бас тэгээд ер нь монголоор ярьцгаадаг юм хэлээ шүү дээ. Ер нь надад тий. Энд чинь хэлд ороод юм гоо нөгөө цэцэрлэгт яваад өгнө. Тэгээд цэцэрлэгт явангуудаа л нөгөө шивэд хэлээ чинь ороо сороо шивэдээр ярьж хаад байдаг. Тэгэхээр ер нь бас айгүй л монгол хэлний заалах гал монголоор ер нь яриараа чи монгол хүн шүү гэж би хүүхдээ загандаг гэдэг нэг бас ярьцгаад гэж шүү дээ. Тэгэхээр бас ерөнхийдөө монгол сэтгэхүйтэй хүүхдэд их байгаад оо ер нь бол тэ. За хүмүүс бас нэлээд хүмүүсээс айгүй их коммент ирсэн байна. Тэгээд одоо уншгаа болоод юм байна. бас гомдчихно хүмүүс маань бас тэгээд эндэтийн эдэн комментууд өмнөх ярьсан сэдвүүдээр бичсэн юмнуудыг болохоор би уншихгүй орхичээ. Тэгэхгүй болоод одоо ингээд цаг нарч тэ. За нэг хүн хэлсэн байна. Монголд мөнгөгүй хүн өвдөх хэрэггүй. Эмчнэр хийх хувийн бизнес хөөсөн хүмүүс байдаг. Эмнэлэг нь хагалгаа хийх тоног төхөөрөмж байхгүй. Би гэрээсээ ганцаараа ирээд жил болж байна. Францд эмчлүүлж байгаа. Гэрээ их санаж байна. Ээж аваагаа өргөдөө байх юм аа. Миний төлсөн татварын мөнгө эрүүл мэндийн салбарт зөв зөвхөстойгоор хуваарлагдсан болов уу гэсэн коммент хийсэн байна.
Бас л яг л одоогийн Монголын тийм үнэн байдлыг яг л үнээр л бичсэн байна. За тэгээ Гэтэ Монгол ер нь удахгүй сайхан болох байх уу? сайхан болно. Тийм шүү дээ. яа энэ коммент Удахгүй хоорондоо сайхан амьдарцгаа шүү дээ бидний байна. Солонгосын монголчууд илүү шүү тэгэл бичсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бас нэг хүн ингэсэн байна. Дэлхийн хаанч байсан бид нар нэрэнд ор явнаа. Аль нэг төд байгаагаар бие биенийхээ дээд ор орно гэсэн зүйл байхгүй аа гэж Сонсдоо тийм бай. Тийм ээ. Анзаараад тахлаа тэнхээ монголчууд гэдэг нь бас Шведээс дотроо хүрээд шүү дээ. Маш тэнхээ тэднийхээ гэдэг юм ингээд монголчууд энэ хаяа санаад жоохон ингээд хитгийх гэдэг хаваачих гэдэг тийм. Монгол Хаагуурын хийж байгаа нэвтрүүлэг энэ юу ч гэсэн бас л одоо дэлхийд тархаж байгаа монголчуудыг үзүүлэх одоо нэг бодлоо байгаа шүү дээ. Утгатай байгаа шүү дээ. Ер нь хамгийн гол нь санал бодлыг нэг өөрчилчих санаа. Оюун санаа тэр нэг үгүй манайхан бас нэг би бодоод идэх юм аа монголчуудаа бид нар чинь за нэгдүгürt бол бид нар нэг төв дээр одоо нэг дэлхий дээр амьдарч байгаа. Тэр дэлхийгээр тараад явцсан. Эцээц бидний гадны хүн хараад заах ихийг нь Чайна гэж хардаг л да. Гэхдээ бид нар хэлэхдээ бол Монголоо гэж хэлдэг. Тэрнээс биш би Төв аймгийнхаа би Баян хонгорынхоо гэж хэлдэг шүү дээ, тий. Тэгэхээр та Монголоо гэж хэлдэг учраас бид нар ерөөсөө хаач байсан, Солонгост байсан, Германд байсан, Шведд байсан бид нар монголчууд учраас битээ тэгээд ингэж муухай хаваагдаач. Бидний оюун санаа бүгд л одоо Монгол учраас бүгд л одоо монголоор л байнараа, тий. За би бас нэг инээдтэй дундуур нэрчээ. Миний нэг таньдаг хүн ингээд юм дээр централ дээр зүйл ингээд явж исэн чинь гуйлгаадаг хүн ингээ мөнгө гоогаадсан гинэ мөнгө гэдэг нэг зоосоо тачигнуулаад ингээд исэн чинь мөнгөө өгөхгүй гэсэн чинь нөгөөдх нь оо яагаад мөнгө өгөхгүй байгаа даа ингээ уурлаад мөнгөт нь би Чайна тэгээд өөр одоо сайхан өөр нөхөнд мөнгө өгөхөр ч юм уу хоцоос өгөхөө Монгол Чайна яана Чайнагийн үзээд гомдохгүй дээ гэдэг. Яа энэ бас Амина Отгонтой яа гэдэг хүн энэ ахыг ээлдэг бас хүнд хитэгдэг сайнхан чанараараа алдаагүй хэрэгтэй үед дандаа нэгж явуулж хурдан шугаа үйлчилдэг баярладаг шүү гэсэн юм. За ер нь бол хүмүүс аягүй амжилт хүсье, яд жаргал хүсье гэсэн комментүүд бол нэлээд байна тий. За энэ хоорондоо би нэг асуулт сууя. За ерөнхийдөө ирэх хөвлөө чиглэлсэн. Гэхдээ би нэг хоёулаа гасч байгаа гэж бодож ер нь гурлаа гасч байна. За алтан дундаж гэж хүмүүс ярьдаг шүү дээ тий. Ер нь алтан дундаж. Алтан дундаж бөөрийнхий зам хоёр адилхан уу? Эсвэл ялгаатай. Та юу гэж боддог? ялгаатай байхаа шүү дээ. Алтан дундаж ихэр чинь манисиг нөгөө сургууль байх үед чинь луваа нэг алтан дундаж бариад юм дээр бол тийм ээ. Баргалж тиймэрхүү яриад байдаг шүү дээ. тэр нэг зан харьцааны хувь дээр л алтан дундаж бөөрөнгийн хоёрыг л асуугаад байна тий. Алтан дундаж ихэр ч одоо мэдгүй би л алтан дундад зан харьцаатай хүн за бөөрөнгийн за энэ яста бөөрөнгийн шүү дээ. Энэ яста дунджиг барьдаг хүн шүү дээ гэж нэлээд сонсож байгаа. Гэхдээ бол зөвөр энэ бол айгүй тийм нийтчтэй алтан дундаж ихэр юу яг нийтчлэл юм бол та тийм монголчууд одоо бас нэг удаад хаа газараа дасан зогцох гэж ярьж байгаа чинь тэрнтэй адилхан ерөөсөө нөгөө байгаа хүн үнтэйгээ ингээд адилхан ингээд харьцаал ингээд явцдаг нь ер нь нийтч гэдэг юугаар болол тэр чинь бөөрөнгийн хүнээс шал өөр л болно нэстэ. Бөөрөнгийн хүн гэхэр чинь болол нэг шийдвэр ямар ч шийдвэр гардаггүй ч юм уу одоо тийм дундыг бариад хаашаа буруу юм байсан ч гэсэн өргөж орчих гэдэг тийм л зам болох байлгүй тийм шийдвэр гарахгүй юм л та тийм гэсэн үг тийм. Яагаад ингэж суусан бэ гэхээр яг энэ хоёр үгний дор хүмүүс би дунджиг баримтчилдаг гэж хэлээд алтан дунджиг чинь би дунджиг баримтчилдаг гэж хэлээд энэ бөөргийн дор ороо яваад байгаа байхгүй. Тийм байна. Тийм хүмүүс их байна. Тийм болоор би нэг асуусан. Өөрийгөө нэг яг бөөрийнхий гэдгээ ер нь бол өөрөө мэддэг ч юм эсвэл хүмүүс тэр юм мэддэг. Ер нь өөрөө ярихдаа болохоор ер нь би дунджиг баримтлаад явчихдаг шүү дээ. Хүн юу гэнэ тэгсэж байгаа л тэгэл явчихдаг. Тийм байна. Бөөргийн хүн чи өөргөө амар эвтэхнэр юу би дунджиг барьж штэ гэдэг. Аяа бөөргийн өөргөө хаацалаа гарч маасаа дагаад явж байгаа ч юм уу те. Тийм байна. Тэгэхээр чи харин тэр хүнээс ахын хэлсэн яг зөвлөө тэр хүнээс ерөөсө шийдвэр гарч чаддгүй юм биш үү? Тийм л байх байна. Тийм. Шийдвэр ерөөсө гарч чаддгүй. За ялгаатай бөөрийнхий чинь бол хаашаач эргэж магадгүй гэж. Зөв байхгүй. Тийм.
За тэгээд ингээд ер нь нэвтрүүлэг ер нь өндөрлөх тийшээгээ сүүлийн хэдэн минут руу орсон байх шүү. Тий. Сүүлийн 15 минут үлдсэн байна. Тэгээд сүүлийн 15 минутыг бас нэг жоохон бас гоё монголчуудыгаа за өнөөдөр бид нар бас нэлээд бас хурцадмас сэдвүүдийг ярьлаа шүү дээ. Тэр бас нэг жоохон сүүлийн хэдэн минутыг нэг сайхан хүмүүст үзэж байгаа монголчуудаа таран суугаа монголчуудаа нэг гоё амьдралд нэрч хүчтэй урам хайрлсан сэдвийн дор бүгдээр ярьж байгаа дуусгыг би бодож байна. Надад нэг гоё асуулт байна. Нөө анх ингээл шивэдэд ирсэн хүмүүс дандаа л ингээл асуудалтай зовлонтой хэцүү үед байдаг шүү дээ. Хойд нөгөө монгол хүмүүсийн яг уг зан чанар монгол хүний хүн чанар харагддаг шүү дээ. Яг тийм хүнд хэцүү үеүүдэд за яг тийм чухал нэг хүнд хэцүү үед төвшөөд ирснийг ах үнэхээр сайхан тусалж ирсэн. За энийг бас ингээд хүмүүст гоё эерэг өдөөл гоё юм болох ярьж юм. Хүмүүсээс зарим мэдчихэж магадгүй энд өдөр бороо гэдэг нэг хандлаар дахиад нэг ярья. За тэгээ бороо гэдэг ах болохоор энэ чинь шивэдэг такси барьдаг байсан. Тэгээд төвшөөдөр анх ирээд удаагүй байхдаа нэг байрнаас нөгөө байр руу ингээд нөгөө бус монголчуудын хайдлаар нүүгээд тэгээд таксины хүн Монгол зараас болоод уцтаад ирсэн монгол хүн ирсэн бороо байсан. Анх удаа ингээ манай бидэг уулзаад. За бид хоёр ингээл нөгөө амар олон ачаануудаа зөөгөл бороохон дунд зэрэгцэл хөсмө гожил зөөгөл байгаа байхгүй. Тэгснэ бид хаа ингээд замаар нь IKEA дэлгүүр ороод ингээд гудас авчаа тэгээд ингээд нүүх байрлал ингээ очил болохгүй. Ингээд даливэл мөнгө нэмэгдэхгүй яах вэ гэсэн чинь зүгээр яг л нөгөө 200 короноор явна. Замаар нь далиж болно гэдэг. Тэгээ бид IKEA ороод нөгөө гуцаа авахсан чи бас ингээд гуцаа авна очрол нуудаг штэ. Нөгөө хүндээ санаа зовл яана нөгөө цагийн найз цаа уурлах болов уу гэд. Гуцаа аваад битээ бүрсэн хөлс гараад нөгөө гуцаа чирээлгүйгээл гараад ирсэн чинь өөдс инээц ингээд хоёр зарим мэрсэн IKEA-аас. Битээ гайхсан гэсэн чи өөрөө зарим идсэн. Хоёр ингээд халуун талуудж байгаа ах гэ заримгаа өглийг зөксөж ийн гэсэн амар хөөрхөн. Тэгэхээр тэрийг зам зарим өгөө тэгээд ерөөсөө мөнгө нэмж аваагүй. Тэгээ очиад яг мөнгө өгөх болсон чинь яг ингээд анх ирээд удаагүй ах нь ойлгож ин аягүй хэцүү байдгийг хараад мэдэгддэг юм шүү анх ирээд тий. Ах нь юуны мөнгө авахгүй. Ингээд 200 крона ингээд таалаад өгөх гэсэн чинь ах нь мөнгө авахгүй ерөөсөө мөнгө авахгүй ингээд хоёр дүүдээ боён болоод тэгээ ингээд цаашдаа сайхан амьдраа аз жаргал гэсэн юм гэж хэлээд тэгээ машин оноо яваад гэсэн. Битүүр ингээд араас нь юу ямар өсөө амар гой санагдаад тэгээд тэрний дараа жилийн дараа 2 жилийн дараа бураахтайгаа дахиад харалтаа жилийн дараа тэгээ бороо одоо битэрийн үед бол амар сайхан тийм хүн чанартай юм шиг санагддаг. Яг энэ шиг та хоёрт бас ингээд яг тухайн хэцүү хүн үеүүдэд хүн чанараа сайхнаар таниулсан тийм үйл явдлууд болж исэн үү? За ямар урт тайлбарлаа. Би нэрсэн айгуу тавчхан ярьжээ. Би шивэд бол ирээд эхний сүхтөнд би бас монголчуудтай байгаагүй байхгүй юу? Яг шивэд байсан тэгээд чаа өөр хотод биш аа өөр газар зурсаа явж ирсэн. Тийм болохоор надад яг би зүгээр айгуу ганцаарддаг байсан. Зүгээр л айгуу ганцаарддаг байсан. Надад ямар ч монгол байгаагүй нэг л монгол найз байсан. Тэр найзтайгаа би бүх юмаа л ярьдаг байсан. Тэр маань одоо монгол буцсан байгаа. Бусдаар бол тэр маань л ерөөсөө тэг хамгийн гол би өөрөө ерөөсөө юмнаас ичдэггүй юм багхгүй юу. Тэгэхээр ерөөсөө нөгөө нөхөртэйгээ юм яриад бусдаа жим ярьцдаг, нөгөө нөхрөөс бүх юмыг асуучдаг, нөгөөдг маань дуугаа нөхөр. Тэгээд нөгөөднөөс хамгийн юм шалсараад би бүх юм мэдчихсэн. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө жоо ганцаарч ирсэн. Ерөнхийдөө монголчуудтайгаа байж монголчуудаас юм уу асууж ингэж тийж явъя гэхэд тийм хүн хажууд ер нь хоор байсан. Ер нь монголчууд эхний 2 жил хагасаар монголчууд угаасаа уулзах. Ер нь монголчууд тийм ер нь хэцүү тийм. Ерөөсөө л ирээд удаагүй байхад чи ер нь монгол хүнтэйгээ тааралдаал нэг жоохон яриа суух чинь амар гоё байна. Тийм бол тийм. Янзын гоё болол Монголд очсон шиг санагдаад байгаа юм чинь. Зүгээр энэ дэрийг удаагүй байхад чинь ерөөсөө ингээл гараал харна нэг хүн явж чинь харахад нэг шаардлагатай хүн тэр үнтэй хэл мэддэг бол очиж боо халах юмсан гэж бодох гэдэг юм чинь. Санаа тавьчихлаа. Ямар санагдаад байгаа юм чинь. Тэгээд яач чадахгүй хэл байхгүй юм чинь тэгэл бид монголчуудаараа тааралдаал яхад амар гоё гэдэг шүү дээ. Монголуудаа тааралдаа зүгээр нэг жоохон ярьж өрөөл суугаад чинь сайн сэтгэл хангаагаад ярьж шүү дээ. Тийм монголчууд мань биеинтэй таарлахтаа сайхан нэг тустай байцгаая. Магадгүй хараамуутай хүмүүсээс би нэг олж чаддгүй шүү дээ. Зүгээр мен тустай байе гэдэг заавал уулзаад юм яриад ингэх биш зүгээр ядаж толгойдоо сайн байна уу? Тэгээд өчил болж байгаа. Тэр угаасаа энд бид нар ямар шал өөр хүн харж байгаа шинэ зөндөө олон монголчууд байна байнга зүрэлдэж идэг тэр олон юм яриад нэг юу яах вэ? Ядаж сайн байна удаага л бахад болоо ахгүй юу?
Та элэг нэгт нутгийнхаа үнтэйгээ сайхан минь тустай яваарай. Нэг сайхан минь тусаар мэдлээд явхад бас нэг тэр өдрийн бас ажил үйлс сайхан бүтэн шүү гэдгийг бас нэг сайхан хэлээ. Бид ийм аим шүтлэгтэй биш л дээ. Тэгтэл ер нь тэгж боддгийн ер нь бол тий. За хүмүүс бас нэлээд бичээд байна тий. За тэрнээс нь бас юу яасан байна нутгийнхаа улсуудаа нэг сайхан мент хүргээч гэсэн нэг юу комент ирсэн бай. Биш нутгийн залуу сайн уу? Биш түрүүн дээр байсан. За. Тий. Баян-Онгор аймгийн Галууд сумын ард түмэнд мент хүргээч гэнэ. Мөнх насан инх жаргал гэдэг юм. Тий. хамаатай. Та нэрээс яг нутгийнхаа улсуудад. Одоо энэ журын таны нутгийнх бол бас нэлээд байгаа. Сайгаа манай баян мөрхөн чих биш бас нүдний жуулуулж яриаллаа гэсэн. Уг нь бол тэр талаар ярих гэж бодсон чинь чи чинь нутаг Ошоо тэгэж болохгүй гэж. Биш би хамгийн болон тийм асууад байв гэхээр битгий тэм твэрээ ингэж дөрөв мэдчилгээ дамжуулаад ингэж ярих гэсэн үг. Чи амар юм яагаа эсвэл нэг гошоо сон гэдэг ирээд явцдаг тэгэж болохгүй шүү гэхээр чинь тэгээд бүрэлдэхүүн шүү тэгээд. Тэгээд нөхөйхөндөө сайхан та мэд үргээд нэг одоо юм байна нэлээд байна. Танд мэддэг бүх хамаатнууд ч юм уу. Надад нутгийнхаа энд баян горцойхон бод энд дээрээс өндөр байдаг юм лээ. Одоо чинь надад уулзалтад явсан. Асуудал одоо янз бүрийн зохиол байгуулж ирээд уулзалтмаар байна гэхцгээгээл энд бол зөндөө уулзалт байдаг. Удахгүй тэгэл бас яг тэр чинь болохоор бас нэг талаар миний бодлоо болохоор бас нэг буруу ч юм биш. Зүгээр яг энэ тэнтэс ирж байгаа нутан гээл бас надаар ч гэсэн бас нутгаас ирсэн гээл нутгаас очих гэж байна. Одоо тийм ажил төрөл юу байна эднэр гээл бас толгорддог шүү дээ. Тэрэн дээр нь бас одоо тэнтэс тийм хүн ирэх гэж байгааг нэ ажил төрөл мэдж байгаараа манайхаа гээл энэ пэсэр ингээл группээр дээр ингээд бичээл явах чинь тэгэл ажил төрөл олоод өгдөг шүү дээ. Тэр чинь бас нэг буруу ч өвшил юм шиг санагддаг тийм. зөвлөдөө тий. За уучлаарай ер нь бол нутгархаа байдаг улсуудыг ойлгохгүй юм аа гинэ. За энэ өмнө яригадад өнгөрсөн шүү. За ингээд бас нэвтрүүлэг маань өндөрлөг тийшээ хандаж байна. Сүүлийн 5 минут үлдсэн байна. Тэгэхээр сүүлийн хормыг бас нэг танд үлдээе гэж. Ер нь бол зочдтой сүүлийн хормыг бол үлдээдэг байгаа. Тэгэхээр та энэ сүүлийн хормыг дамжуулж за дэлхийгээр таран суугаа монголчуудаа мэдчилгээ төвшүүлж болно. Магадгүй Монголд суугаа хамаатан садан ах дүү нартай мэдчилгээ төвшүүлж болно. Эсвэл хэн нэгэн зориулж бүр зориудаар өөрийнхөө чин сэтгэлийнхээ үгсийг хэлж болно. Энэ сүүлийн 5 минутанд бол таны минут байгаа. Тийм манайхан чинь энэ дээрээ бас одоо сүүлийн үед бол хүн ч олон болчихж байна. Ер нь бас сайхан болцсон байгаа даа шүү дээ. Нэр чинь одоо энэ зам гэхэд нэг 2 гөгшөнтэй байсан. Нэг нь болохоор 60-70 хүрж байгаа шүү гэдэг нь гөгшөн байсан. Тэгээд бид нар тэр чинь болохоор улсуудаа ер нь хурж ирээл мэд бас мэдэлцэл ер нь бас ярьж урж зөндөө уулздаг болсон. Ер нь зүйлийг ирж байгаа улсууд бол ер нь бол бас ирж байгаа ч юм уу ер нь бол бас гоё шүү дээ. Ер нь бол өдөр чинь тэнд зогсоол явдаг болохоор чинь бас нэг халуун цай, халуун кофе мэпэ барьчихсан. Тийм юм хүртэл хүмүүс үрж ирж байгаа чинь ундаа халуунд бол ундаа ч юм уу кофе мэпэ барьчихсан. Бүр хөшөр хийгээд ирсэн. Ямар гоё ирдэг шүү дээ манайхан чинь. Яг надад энд ирж байгаа бол амьдарч байгаа монголчуудын нүүр нь болдог юм шүү дээ гэсэн байна. Бас одоо бас тэдний хөрхөн дүүнэр би надад ч тийм. Түүний бас хоёр ч байгаа одоо шинэ ирсэн улсуудаа бас тусдын болол ингээл явцгаах хэрэгтэй юм байна. За сүүлийн асуултуудыг сүүлийн комменттэй уншиж тий. За тэгээд өнөрөө ахтай дуулалтын анх ирсэн монголчууд ахтай амжилт хүсье баяраа жавтал гэдэг фэйсбүүкт өмссөн байна.
Яа. Мөн заа хүмүүс инээддэг хүмүүс энэ дараа. За тэгээд өнөөдөр манай сони ачин шууд маань энэ түрээд өндөрлөлөө. Тэгэхээр бидний өнөөдөр ярьсан сэдэв бол шивэдх монголчуудын амьдрал. За дээрэс нь дэлхийгээр таран суугаа монголчуудынхаа амьдралын талаар ярьлаа. За дээрэс нь Монголынхаа эдийн засаг, Монголынхаа хөгжлийн талаар бид бас нэлээ ярьлаа. Тэгээд ер нь бол удахгүй Монгол маань бидний хүссэн шиг бидний одоо яг гадаадын энэ яг амьдарч байгаа энэ улс шиг ийм сайхан эдийн засагтай, хөгжилтэй хүмүүс нь гоё соёлтой бас боловсралтай тийм болно гэдэгт бол гадаадаар тархан суугаа монголчууд маань итгэж явдаг тун удахгүй энэ сайхан цаг үе маань ирнэ. Энд бол та бүхэн ерөөсөө сэтгэлээр унж болохгүй хамгийн гол нь одоо бидний хамгийн гол зүйл маань бол гадаадд төрж өсөж байгаа үр хүүхдүүдээ Монголоо гэсэн сэтгэлтэй Монгол руугаа буцнаа, Монголдо очиж сайхан амьдрнаа, эх орноо хөгжүүлнэ гэсэн ийм сайхан сэтгэлтэй үр хүүхдүүд болгон хүмүүжүүлээрэ гэдэг ийм сайхан үгээр өнөөдрийнхөө сони ачин бас өндөрлмөр байна. За тэгээд энэ юутай бол манай бас зочид маань бас бүгд санал нэгдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд энд бас баярлалаа. Тэ? Монгол маань удахгүй ер нь сайхан болчихно л да болно гэж байна. Тэгээд дэлхийгээр таран суугаа монголчууд маань бүгдээрээ нэг Монголдо бөөнүүлээ нэг очиж сайхан наадмаа тэмдэглээ, сайхан цагаан сараа тэмдэглээд нэг бүгдээрээ нэг сайхан амар тайван амьдрах тэр цаг хугацаа тун удахгүй ирнэ. Тэр цаг удахгүй ирэх байхаа гэх. За ингээ баяртай та бүхэн сайхан амраараа дараагийнх нь нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. За баяртай.